За бүгдд нь өдрийн мэнд төргий. За манай илтгэгчнэр маш сайхан олон санаануудыг ярьж байна. За өнөөдөр би бол боловсрал талаас ярих гэж байна. За би Асуурын сургуулийн захирал Бачаргалагч хүн байна те. За багш хүний одоо амьдрал бол ингээд олон хүүхдийн амьдралыг тэр чигт ингээд 10 жилээр 20 жилээр ингээд хараад цогтой ингээд анализ хийгээд бодоод ингээд харж идэг юм онцлогтой мэрэгжил. Тэгээд эндээс би юу гэж хэлэх гэж байгаа юм бэ гэхээр боловсрал бол ерөөсөө бидний 10 жилдээ сураад дуусчдаг нэг юм жижиг хэсэг биш. Их сургууль бас мөн сураад дуусдаг хэсэг биш. Боловсрал бол ерөөсөө насан үүрдийн бидний амьдралын ерөөсөө нэг хэсэг байх ёстой гэж үздэг. Ингэж чадаад одоо олон жилийн туршид одоо боловсралыг ерөөсөө орхихгүйгээр байнгын суралцаад тэмүүлээд хөгжөөд яваад байх юм бол бид бол бусдаас одоо илүү өндөрлөгт хүрэх боломжтой байдаг. Боловсралыг илүү одоо шүтэж илүү боловсрсноор бид илүү өндөр цалин, тогтвортой ажлын байр, тийм ээ, өөртөө итгэл, мөн одоо хувийн бизнес ч юм уу те эдгээр зүйлсүүдийг хийх одоо боломжийг боловсрал бол олгож идэг гэсэн үг. За тэгээд би өөрийнхөө амьдралаасаа нэг жишээ аваад ингээ ярихад би бол Налайхын 10 шард амьдардаг байсан. 60 дугаар байранд амьдардаг байсан. Тэгээд тухайн үед би оюутан төгссөний дараагаар ингээд боловсролын салбар руу орохоос өмнө бол ингээд өөрийгөө олоогүй байх үед тийм ээ би юу хийж болох уу? Би одоо юу хийж чадах вэ гэдээ ингээд бодоод үзэхэд бол надад тухайн үед бол ерөөсөө тийм сүртэй хийх одоо гоё ажлын байр сонголт ерөөсөө миний толгойд ерөөсөө орж байгаагүй. Тэгээ тухайн үед би энэ Налайхын уурхай айгүйх ажилдаг байсан. Ингээд Налайхын уурхай өнтерт ажиллаж үзээл энэ ч нэг ам гаргаж үзнэ гэл ингээд ийм хүүхд байх үедээ чи баахан ийм бодлоод бодож исэн. Тэгээд найзуудтайгаа ингээд нэг ярилцж үзэж байгаа. За боловсролын төлбөр рүү нэг орж үзье гэ багш болох сонголтоо хийгээд Налайхын 119 дугаар сургуулиас анх ажлынхаа гарааг эхэлж исэн. Тэгээд би багш болоод эхэлснээс хойш бол өөрийгөө ерөөсөө байнга хөгжүүлэх хэрэгтэй байна. Байнгын би суралцах хэрэгтэй байна гэдээ ингээд тэмүүлж эхэлсэн. Тэр цагаас хойш л одоо би сурна гэдэг процесс бол насан үүрдийн юм байна гэдгээ ойлгосон. За тэгээд бэлтгэл хийгээд өөрийгөө одоо хөгжүүлэхийн тулд би зөвхөн одоо нэг 4 жил сурсан мэдлэгээрээ одоо 40 жил зааж болохгүй юм байна гэдгээ ойлгоод. Ингээ байнгын одоо хөгждөг болсноос хойш нилээд олон хоногийг одоо бас бэлтгэлдээ зарцуулж нойргүй хонж исэн. Тэгээд эцэст нь бол яг багш нарын одоо олимпиадад би төрүүлж чадсан. Тэгээд тухайн үед би тэнд төрүүлэе гэж бодож нилээн бэлтгэл хийж ирсний дараагаар одоо чадсан. Тэгээд энд чадвар нэмэгдэж одоо хүний бололцоо нэмэгдэж одоо мэдлэг сайжрах тусам хүн бол өөртөө итгэл маань одоо асар өндөр болд юм байна гэдгийг бол бас давхар ойлгож ирж илаа. Тийм болохоор одоо залуучуудыг одоо маш ихээр боловсраасаа өөрсдийгөө хөгжүүлээ, байнгын ерөөсө тасралтгүй яваарай л гэж зөвлөмөр байна. Тэгээд за ингээд гайгүй бодлого бод чадах юм байна гэдгийг ойлгодог болсны дараагаар боловсрал гэдэг салбараа ойлгохын тулд би ингээ олон сегментүүд дээр одоо ажиллаж үзэж илээ те. Хөдөө сум руу ингээд гэр бүлээ дагуулад сумн дээр очиж хөдөөний хүүхдүүдтэй ажиллаж үзмээр байна гэдэг. Тэгээд 2 жил одоо цэцэн сум руу ч явж үзэж илээ. Гэх мэтлээ ингээд нийслэл, хувийн сургууль, улсын сургууль одоо аслагдсан дүүрэг одоо юу гэдэг бүх л талбаруудад очиж ажиллаж үзээд. За ингээд боловсрал бол нэг ийм салбар байдсан байна гэдгийг ойлгож үзсний дараагаар одоо өөрийн сургуулийг хийхийг зорьсон. Тэгээд одоо эцэст нь бол ямар ч байсан сургуулаа байгуулсан. Мөрөөдлийнхээ ажлыг хийдэг болсон. Тэгээ хүний мөрөөдөл болон хийж байгаа ажил хоёр одоо нэгэн зүгт байж чадаад одоо хийж байгаа ажилдаа туйлын дуртай өдөр болгон аз жаргалтайгаар ингээ ажиллаж чадвал энэ бол одоо хамгийн зөв зам гэж хэлмээр байна. Харин одоо нэг талбарт боддог хэрнээ өөр талбарт ажиллаад байдаг бол одоо буруу зам байна л гэсэн үг байхгүй. Тийм болохоор одоо өөрийгөө олох гэдэг хамгийн чухал процесс тийм ээ. Энийг эртхэн шиг таньж мэдээд тэрнлүүгээ одоо маш удаан хугацаанд суралцсан хөгжиж тэмүүлээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд би
процесс одоо боловсролыг яаж түгээх үү энэ төргээ баахан бодож байгаа тухайн үед энэ Accepted гэдэг платформыг хийж үүсгэн байгуулсан. Тэгээ энэ бол програм хангамжийн одоо алгоритм заадаг юм платформ байгаа. Энэ дээр онлайн хичээл болон одоо даалгаврын сан өөрийгөө шалгах компайлер энэ бүх юм байгаа. Мөн энэ сайт бол үнэгүй байрлаж байгаа шүү залуучуудаа. Тийм болохоор одоо хинж дуртай нь одоо ороод анхан 0-оос нэхлээд суралцахад зориулсан ийм платформ байгаа. Тэгээд хамгийн чухал асуудал юу юм гэхээр одоо үеийн залуучууд орчин үеийн одоо бид нар орчин үеийн залуучууд гээд ярих дуртай Gen Z үеийнхэн гэж ярьдаг тийм ээ. Гэтэл бид нар орчин үе гэж юу гэж бодож байна? Одоо бид нар үнэхээр орчин үеийн залуучууд мөн үү? Орчин үеийн мэдлэг боловсролтой байж чадаж байгаа юу? Одоо бид өөрсдөндөө ингээд дүгнэлт тавиад бодоод үзэх хэрэгтэй тийм ээ. За хэдүүл ингээд нэг төсөөлье. Бид нар ингээд цаг хугацааны машин байдаг байгаад тэрэнд суугаад одоо 500 жилийн дараа яваад очлаа гэж төсөөлье л дээ. Тэнгүүд бид нар одоо орчин үеийн залуучууд болчлоо. Бид нар шууд орчин үед ирчлээ, орчин үе их болчлоо гэж бодож болох уу? Тэ? Болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр орчин үе гэдэг нь өөрөө юу вэ гэж бодож байна. Орчин үеийн байх нь ямар байх ёстой юм? Шаардлага юу юм? Яавал орчин үеийн хүн болж чадах юм гэж бодоод үзье. Тэгэхээр бид нар орчин үеийн одоо мэдээлэл технологиг ашиглаж чаддаг, тэрнийг ойлгодог, тийм ээ? Хэл ярилцаа соёл одоо маш хурдан нэгдэж чаддаг, шин зүйлийг суралцж чаддаг ийм байх нь бол одоо орчин үеийн технологитойгоо хөл нийлүүлж яг үнэхээр чадчихвэл бид бол орчин үеийн байна гэж үзэж байна. Нөгөөтэйгөр хэрвээ чадахгүй бол бид одоо нөгөө ирээдүйгээс өнгөрснөөс ирээдүйд ирсэн хүн шиг л одоо өнгөрсөн амьдралаараа амьдраад иж болохгүй гэсэн үг байхгүй. Тийм болохоор одоо орчин үеийн бидний суур асуудлууд юу юм бэ гэхээр математик 10 жил чухал гэж үзэл бид нар дээр үед бол математикийг хамгийн чухал гэж үздэг гэсэн тий. Дараагаар нь одоо гадагшаа явж суралцдаг болсны дараагаар бол хэл хамгийн чухал болж эхэлсэн. Гэхдээ математик болон англи хэлний сургалттай гүнзгийрсэн сургалтууд маш их явдаг болсон тий. Одоо үед бол орчин үед юу болсон гэхээр мэдээлэл технологич нь асар их хурдтай хөгжсөн учраас бидэрт нөгөө програм хангамжийн мэдлгүй шаардлагатай болсон. Залуучуудын суур одоо суралцах асуудлууд програм хангамж гээд дахиад нэгээр нэмэгдсэн байж байгаа. Тийм болохоор одоо бид сурах зүйлээ дахиад нэгээр нэмээд орчин үеийн болохын тулд мэдээлэл технологиг ашигладаг, тэрнийг ойлгодог, илүү одоо ялгааг нь мэдэрдэг байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. За тийм болохоор одоо нөгөө бидний мэдээлэл технологи яаж суралцах вэ гэхээр одоо алгоритмын дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан одоо ном сурах чи гараа болох байхгүй. Тийм болохоор нөгөө энэ тал дээр хөгжил жоохон хоцрогдох талтай яваад байдаг. Тиймээс бид нар одоо энэ Accepted гэдэг платформыг хөгжүүлж явж байгаа. Тэгээ энэ бол үнэгүй байрладаг, үнэгүй ашиглагддаг учраас энэ системийг та бүхэн сонирхоод бас суралцаарай гэж хүсье. За тэгээд бидний одоо үеийн нөгөө технологийн дахиад хөгжил хурдтай явсан боловч нөгөө талаас сөрөг талууд бол нэлээд гарч ирж байгаа те. Залхуу талыг айгүйх дэмждэг. Одоо ChatGPT гэдэг сүүлийн үеийн одоо хамгийн их одоо хүүхдэд залуучуудыг хэрэгэлдэг болсон нэг технологи байгаа. Тэгээ энэ бол цаг хугацааг хэмнэх нь бол хэмдэг давуу талтай. Бид хүссэн асуултаа хариулт авч болно. Гэхдээ сурж байгаа те дөнгөж эхэлж байгаа залуучуудад бол нөгөө талаараа сөрөг тал нь бас ихтэй байдаг. Ер нь одоо хялбаршуулж сурна гэж бол ойлголт байхгүй. Хүн зовхоо болох юм бол одоо сурах нь багаснаа л гэсэн үг байхгүй. Математикийн жишээ нь одоо хялбаршуулж сурна гэж бол хязгаарч байхгүй шүү дээ, тийм ээ. Математик чинь заавал өөрөө одоо тунгаан бодож шүүм тунгааж ин тархин дотор процессыг заавал явахгүй л одоо хялбаршуулаад сурна гэж бол хязгаарч байдаггүй. Тийм болохоор нөгөө ChatGPT энэ төр бол нөгөө нэгэнт сурцсан хүний ажлыг хөнгөвчилж өгөхөд л зориулагдаад байгаа учраас сурах явцдаа ашиглаад
энийг бодлогоо ч юм уу, даалгавраа ч юм уу түүнд даалгаад байвал бидний хөгжил бол хамгийн одоо хурдцтайгаар доошоо уннаа гэсэн үг. Тийм болохоор энэ технологийн хэрэглээний зөв зохистой байдлыг маш сайн анхаараарай гэж хүсмээр байна. Тэгэхгүй бол одоо би өөрөө яг нэг дунд сургуульд хүүхдүүдтэй ажилладаг учраас энэний сөрөг тал бол маш ихээр одоо нүүрлж байгаа гэдгийг бол бодиттой харж байгаа хүний хувьд бол хэлмээр байна. Тийм болохоор одоо оюутан залуучууд бол харьцангуй ухамсарын төвшин бол илүү алсын хараар угаад тэмүүлчихсэн байгаа учраас одоо энэ сөрөг талыг бол орхиод харин бид нар зөв зохистой суралцах хэрэгтэй байна. Эндээс дутуу мэдлэгээ олж авахын тулд ашиглана. Хоёрдугаарт орчин үеийн шаардлагыг нийцэхийн тулд бид яах ёстой вэ? Хаана юу суралцах ёстой вэ гэдгийг хамгийн ихээр ухамсарлахыг одоо зөвлөмөр байна. За мөн одоо нөгөө технологи яг хуу мэдээлэл програмчлал нэг тийм хэрэггүй мэрэггүй гэдэг юм ярианууд айгүй их гадуур яригддаг. Гэхдээ үгүй энэ талыг бид нар нөгөө хүн болгон математикийн мэдлэг мэддэг шиг тодорхой хэмжээний мэдлэгтэй байдаг шиг технологийн алгоритмын ч юм уу эсвэл тэр кодын ч юм уу аль талбар байсан бай бүгднийг сайхан судлаад ойлгодог байх нь хамгийн чухал байгаа шүү хүмүүстээ. Тэгэхгүй бол одоо ирээдүйд энэ талыг ингээд сурахгүйгээр өнгөрөөд байвал одоо хоцрогдол маш их үүсэх гэдэг тийм. Одоо жишээ нь юу гэдэг бид нар өмгөөлөгч байлаач гэж төсөөлөхөд тийм ээ технологийн компаниуд хоорондоо шүүхтэлцэх асуудал үүсдэг ч юм уу. Энэ үед одоо жинхэнэ энэ мэдлгүүд хэрэг болж идэг тийм. Нөгөө талаар одоо би саяхан нэг одоо сургуулийнхаа сурчлагаа хийх гэдэг ингээд жижигчтэй уулзаад үзэхэд бас л технологийн мэдлэг мэдээлэлүүд нэлээд хомс байгаанаас харагдчихилээ. Тэгэхээр бидний одоо суур асуудал энэ орчин үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд технологиг хамгийн сайн судлаарай гэж хүсье. За баярлалаа.